Энэс төлөв өнөөдрийн үйл явдлын мэдээг хүрэхэд бэлэн боллоо. Өнөөдөр Монгол Ардын намын улсын хурал дахь гишүүд хуралдаж тэдний гаргасан саналуудыг ардчилсан нам биелүүлэхгүй бол их хурлын чуулганд суухгүй гэж байр суурь илэрхийллээ. Хэрвээ Монгол Ардын намынхан чуулганд орж ирэхгүй бол байнгын хороод байгуулагдаж чадахгүй улмаар засгийн газрын асуудал чойшлох юм а. Өөрөөр хэлбэл төрд үүссэн гацаа үргэлжлэнэ гэсэн үг. Монгол Ардын намынхан ямар шаардлага тавьж чуулганаас татгалзаж байгааг эхлээд хүргэе. Монгол Ардын намын гаргасан 3 шаардлага энэ цагийн гол асуудал болж байна. Улсын хурлын даргын томилгоог дахин явуулах, Өвөрхангай аймгийн тойргийн маргаантай асуудлыг эргэж харах, зөвшөөрлөлтийг хоёр талаас хийж эхлэх гэсэн шаардлагуудыг шийдэлж байна. Ардчилсан нам хүлээж авахгүй гэдгээ өчигдөр мэдгдсэн. Харин өнөөдөр Монгол Ардын намын улсын хурал дахь гишүүд хуралдаж 3 шаардлага биелүүлэхгүй бол чуулганы нэгдсэн хуралдаанд суухгүй гэдэгт хатуу байхаар шийдлээ. Ардчилсан намын гаргаж байгаа хатуу төрөнгийн байдал, хууль бус үйлдэлүүд нь гацаанд оруулсан гэж хэлж байгаа. Тиймээс Монгол Ардын нам эсрэг арга хэмжээ гэж хуралд суухгүй байхаар болсон болтой юм а. Ер нь бол ардчилсан намд сөрөг хүчин гэгдэх болсон Ардын нам улсын хуралд 3 чөлөөг байгуулах хэмжээний альва асуудалд хатуу хандаж чадна гэсэн үгийг унглаа. 3 бүлгийн хэмжээний тоотой гишүүд Ардын намаас сонгогдсон байгаа. Тэгэхээр бид хуралдаад үүсэт байгаа нөхцөл байдлын тухай ярьлаа. Урд нь бид нэр ардчилсан намын удирдлага, за тэндээс томилогдсон ажлын хэсэгтээ хоёр дахиж уулзсан. Ардын намд улсын хурлын хуралдааныг удаагаад гацаагаад төр засгийн ажлыг сатаар болоодох юм сонирхол байхгүй байгаа. Ер нь энэ ойлголцох хэрэгтэй, зөвшөлтийг үргэлжлүүлэх хэрэгтэй. Энэнгүүгээр цаашдаа Монгол улсын их хурлын үйл ажиллагаа явагдахад их төвхтэй болно. Гарч байгаа шийдвэрүүдийг нэрцүүн чадамжтай гэж үзэхэд их төвхтэй болно. Тийм учраас энэ зөвшөлтсөг үйл ажиллагаа үргэлжлүүлж хилэмээ олцох Монголын парламентыг эхнээсээ ардчлалын дагуу цөөнхөөгөө нухчин дарах аргаар биш, хүч төрийн асуудлыг шийдэх аргаар биш, ив зүгөө олж биеийг ойлголцож бид хуулийн хүрээнд л ив зүгөө одоо биеийг ойлголцыг зөвшөлтсэй гэж болохоос хуулиар гадуур ямар ч шаардлага тавихгүй байгаа гэдгийг бид нар хоорондоо яриад эргээд ардчилсан намын бүлэгтэй асуудлаар байр сууриа ярья гэсэн байдалтай манай хурал өндөрсөө баярлалаа тавхад. Гишүүдээрээ хуралдаад хэвлэлийнхэнд мэдээлэл хийсэн их болд гишүүн сэтгүүлчдийн асуултанд хариулалгүйгээр гарч одсон олон асуултанд тайлбар хэрэгтэй хоцорсон. Үндсэндээ хоёр талаас хуулийн тайлбаруудыг удаадараа хийсээр байгаа. Энэ удаад харин их хоёр гишүүн хэд хэдэн зүйл дээр тайлбар хийлээ. Ер нь бол Монгол Ардын нам сонгуульд ялагдсандаа шаарлахад хуулийг өөрийнхөөрөө тайлбарлаж төрийн гацааг үүсгээд хуралдаа суухгүй байр суурийг гаргалаа гэдэг асуултанд ардчилсан нам 3 шаардлага биелүүлэх ёстой гэж хариулж байна. Энэ асуудлыг бол бас эсрэг үүсэж чуулганы үйлчлэгэнд оролцохгүй. Альва асуудал нэгэнд бид төрөө байгуулж байгаа юм бол хуулийн дагуу байгуул. Тэгснээр засгийн газарч хуулийн хүрээнд байгуулна. Тэгснээр Монголын төр доктортой ажиллах боломж хүртэнэ. Улсын хуралд олонх болж чадаагүй нам хвслүүд бусад намуудтай зөвшөлдсөн гэсэн хуулийн заалтаар хандах байсан. Энэ шаардлагыг Монгол Ардын нам тавьж байгаа. Улсын хурлын дарга эрх зүйн чадамжгүйгээр сонгогдсон гэд энэ өдрүүдэд яригдсан асуудлууд дахин хөндөгдөж байгаа. Ер нь бол энэ байдал цааш үргэлжилбэл үр дагавар нь улс оронд хүнд байдлыг авчирна. Шинэ засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн тодруулбал яамд сайд нарын асуудал холбогдох байнгын хороодоор орж хилцэгдэж чуулганы нэгдсэн хуралдаанаар батлагдах учиртай. Өнөөдрийн гацаанаас ерөнхий сайдын нэр улсын хурлд орж ирж байнгын хороодч байгуулагдаж чадахгүй байна. Үүнд одоо хин нэгэн нам нь буулт хийж байж шийдэгдэх байхаа гэсэн таамаглал үлдэж байна. За улс төрийн нөхцөл байдал их анхаарал татсан хэвээр ойрын өдрүүдэд учраа олцох төлөвгүй байна. За улс төрчдийн хувьд ч үүсэт байгаа нөхцөл байдалтай холбоотой өөрсдийн байр суурь илэрхийлсээр байгаа. Улсын хурлын гишүүн, за Монгол Ардын намын гишүүн Нямдорж за энэ талаар бас ярилцлага өгсөн байна. Үүнийг та бүхэнд хүргье. Сонгуул өнгөрөөд энэ чинь яг сарын хугацаа болж байна л да. Сарын хугацаанд чинь за энэ их хурлын даргын томилгоо хүртэл чинь нэг 24-5 онсноо да. Тэр хугацаанд бол Ардын намын зүгээс бол харилцаанд орох ямар ч хуулийн үндэс байгаагүй шүү дээ.
энэ засгийн газар байгуулах гэж эвсэх гээд байгаа хэсгүүд нь эхлээд ардчилсан нам дотроо фракцуудынхаа сонирхлыг зохицуулах гэж нэг баахан зүтрэх шиг боллоо. Дараа нь тэр эвсэлгээ чунта сайд дарга нарын суудлын тоог тохирох гэж нэг баахан хугацаа авах шиг боллоо. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн 4 дахь өдөр юм уу даа. 7 хоногийн 4 дахь өдрийн орой тэр дотоод асуудал нэг юм болсон болоогод хоон дээр тохирсон юм шиг байна. Нөгөө 75-25 гэдэг зарчим дээр. Тэгж тохирч явангууд л их хурлын хуралдаан зохион байгуулах үүрэгтэй хүнд мэдгэлгүйгээр хурал зарлаа хийчихсэн. Зүүн нь бол Дембэрэл даргатай уулзаад нөгөө шин дарга томилогтол насаараа хуралдаан зохион байгуулна гэсэн хуулийн үгтэй юм шүү дээ. Хуралдаан зохион байгуулна гэдэг чинь зарлах, бэлтгэлээр хангуулах, товын тогтоох, хуралдааныг хийж дуусгах гээд 3-4 шаттай ажил байдаг байхгүй юу. Тэр ажлаа ярилгүйгээр хуралдаан зарлаад даргалдан хүнд мэдгэлгүйгээр 4 дахь өдөр зарлаад 5 дахь өдөр тий 5 дахь. Ингээд өөрснөө гацаа үсгчлээ л дээ. Тэгээс үйлд нь бүх бурууг ардын номлоод авах гэж л эднэр оролдоод байх шиг. Би хувьдаа бол энэ их хурлын эмгэлтээс эвзөөг олж засгийн хурдан байгуулалаа гэдэг байр суурин дээр байгаа. Сонгуулийн санал хураалт явагдаад би ялсан чи ялсан гэдэг яриа гарч сонгуулийн хороондор бас намын дарга нар очиж би чийдэ тулж явах үед би арчилсан намын зарим хүнтэй ярьсан утсаар аль нь ч олон хий суудлаа авахгүй болчлоо. Ганц 2 суудлаар танах нь өлөө гарч магадгүй. Гэхдээ ухаантай байгаараа. Наан чи ялал туш хадаасан дээр суучлаа шүү. Их хэмжээг бүрэлдэхүүнтэй парламент бүрдэж шүү. Гэдэг юм л ярьсан юм л да. Энэ 6 дахь удаагийн парламент аль нь ч олон болоогүй. Тэгээд олон ганц 2-аар өлөө суудлаа авсан нам нь нэг 10 орчим хүнтэй эвсэлгэгчтэй нийлж засаг байгуулах ийм хувилбар болчиход байгаа байхгүй юу. 92 оны чинь 72 6 байсан юм. 96 оны чинь 50 25 байсан юм. 2000 оны чинь 78 байсан юм. 2004 оны чинь 36 36 байсан юм. 2008 оны чинь 45 27 байсан. Өөрөөр хэлбэл эсвэл дангаараа засаг байгуулдаг онцгой юутай олон тоотой 70 72 эсвэл нийлэхээр 60-аас давсан тооны гишүүдтэй намууд нийлж засгийн газар байгуулж байсан байхгүй юу. За 2004 оны чинь 36 36 гэхээр 72 болж байна. 2008 оны чинь 45 27 гэхээр 72 болж байна. Энэ чинь 45 хүрэхгүй юм болчиход байгаа байхгүй энэ засаг байгуулж байгаа хэсэг нь. Тэгээд цөөнхийн байр суурин дээр очиж байгаа намд бараг 30 суудалтай. Ийм сонин хачин улс төрийн нөхцөл байдал үүсчээд байгаа байхгүй юу. Нэг талаас харахад. Нөгөө талаас харах юм бол энэ арчилсан намын нийлж байгаа энийг 10-аад хүн чинь нэг хэсэг нь арчилсан намаас урууж явсан, нөгөө хэсэг нь ардын намаас урууж явсан хүмүүс байгаа шүү дээ. Баян сэлэнгээс тоосох юм бол тийм баг үз. Хязэл бол хязээ дургуун хөрвөл нэг уруусан хоёр дахь уруудаг шүү дээ. Ийм бүрэлдэхүүнтэй арчилсан нам нийл засаг байгуулж байгаа байхгүй юу. Ийм нөхцлөд үүсчихсэн байгаа учраас наад юмдаа болгоомжтой хандаж энэ засгийн бүрэлдэхүүнд орохгүй намтайгаа учир зүгээ та нар ололцоо гэдэг юмыг л ярьсаар байгаа л өнөөдрийг хүрч яана л да. Тэр зөвшөлдсөх гээд ярих гээд байгаа
юмны цаана нэг л сэдв байна. Энэ яамдын тоог 20 хүргэх тухай асуудал энэ засаг байгуулах гэж байгаа хэсэгтэр яригдж байгаа гэж сонсогдсон. Яамдынхаа тоог ерөнхийдөө тохиролцоод 20 хүргэхээр тохиролцоод тэгээд сайд нарынхаа суудлыг хувааж аваад яг эцсийн дүндээ том зургаар харах юм бол хоёр гишүүний дунд нэг яам байхаар ийм зохион байгуулалт хийх гэж эдгээр зэхэд байгаа байхгүй юу? Энэ үнэн үү худлуу гэдгийг л би асуух гээд байна. Үнэн үү худлуу? Хоёр гишүүний дунд нэг яам байгуулагч үнэн үү гэж асуух л гээд байна. Ерөнхийлөгч Элбэгдорж төрөвчийн их хурлын үед ерөнхий сайдны хурлын гишүүн байж болно. Бусад сайд нарыг гаднаас томилно гэсэн юм хуулийн төслөөр оруулж ирээд энэ хурал дээр тавьчихсан байж байгаа ширээн дээр. Тэрийг хэлцэхгүй юу гэдгийг асуух гээд байна. Тэр их хурлын даргад нэр дэвшээд байгаа хүнээс хэлцүүлэхгүй юу гэж асуух гээд байна. Дандаа даалгарсан бүрэлдэхүүнтэй их хурлын үед 10 атхан байсан яамыг 45 та бүрэлдэхүүн яахлаараа 20 хүргэдэм бэ гэдэг л асуулт тавих гээд байгаа байхгүй юу? Энд хариулт хэлэхгүй байхгүй болчихсон. Тэр нэг карт цугулж байгаа явдалчин болвол зүгээр нэг хүн уран хүрээд карт аваад гарчихсан асуудал биш. Энэ арчилсан намынхан дотор эв зүг олохгүй байгаагийн шинж тэмдгэн тэгж илэрдэг юм. Би наад арчилсан намынхны чинь өөрийнхөө намынхантай яг адилхан бидэн дотор гэд содоод байна. Өчигдөр миний сонссноор тэр махны эвсэл арчилсан намд тулгын шаардлагат хийсэн гэж ойлгосон. Шүүгтэр бидний хүсээгүй шийдвэр гаргах юм бол засаг байгуулахаас татгалзан шүү гэж. Энэ юу болж гэнэ үү? Өнөөдрийн арчилсан дээр яг энийг биччихсэн байна. Ийм учир шалтгаан байна. Ардын намд сандал ширээтэйгээ зууралдаад албан тушаал гуйгаад засгийн ажил садаа болох гээд энийг саадуулаад байгаа юм үнэндээ байхгүй. Хүчирхийлэл хэрэглээд байгаа учраас энэ 2-3 суудлын үлүүтэй хэсэг нь хариу үйлдэл араасаа дагуулад байна шүү дээ. Шаардлага гарсан үед би арчилсан намынхантаас намынханд юуг хэлж ил байдаг, ардын намыг хэлж ил байдаг шүү дээ. Би хэзээ ч энэ зөвхөн арчилсан нам руу юм яриад байдаг хүн биш шүү дээ. Ардын намаа сонгогдсон ерөнхийлөгчтэй би төрийн эрх гишүүнээс юм ярьж ил байлаа. Ардын намаа сонгогдсон ерөнхий сайдтай би олон жил ёс ус юм дээр нь хэлдэг үг хэлээд явж ил байна. Одоо ч гэсэн би үгээ хэлж ардын намын хаан улс төрийн чинь нөхцөл хүнд шүү. Ойлголцож ажиллахгүй бол заавал засагт орно гэдгээр ойлголцох гээд байгаа юм биш. Жишээ нь 5 толгой дээр биднэрт асуудал байгаа байхгүй юу? Энэ том төслийг яг үннийг хэлэх юм бол Баттулгаас болж зогссон. Тэр нөгөө нууц гэрээ санамжлуулсан нь бол зогссон. Энэ инх сайхных нь ард түмний өмч болгоно гэсэн шүү дээ. Яаж ард түмний өмч болгох гэж би асуух гээд байгаа байхгүй. Тэгсэн байхаа. Оюу толгойг бараг л хурааж явна. Энэ гадныханд Монголын хамаг юмыг найр тавьж өгөөд хавхуул авчлаа гэж ТВ-ээсээр бүтэн 3 жил дайсан. Одоо энэ арчилсан намынхан энэ махныхантай нийлчихэд оюу толгойг яах гэж байна та нар. Гэдгийг бид ард түмний нэр өмнөөс асуух хэрэгтэй үстэй цөөнхийн хяналт гэж энийг л хэлдэг юм шиг. Асуудал их байгаа үз. Сонгуулийн тэр махны сонгуулийн үрээ нь бол манан арилгана гэсэн шүү дээ. Олигархын засаглалыг хална гэсэн шүү дээ. Эдгээр сонгуулийн мөрийн хөтөлбөртэй. Одоо бүр жинхэнэ олигархтайгаа нийлж байгаа байхгүй юу? Ардын намаас урвсан, арчилсан намаас урвсан энэ үрвэгчдийн бүлэг арчилсан намын олигархуудтай нийлж нөгөө манан гэж хөөглөд байсан чинь бүр будан татуулаад цас оруулаад
нөгөө нэг 5-9-ийн жавар гэж юм байдаг байхад тийм юм болгоо хийчихлээ шүү дээ.